drop shipping л өөрөө. За what up манайхаа dropshipping бол e-commerce гэдэг зүйлүүдийг маш олон хүмүүс асууж байна. Яг яаж хийдэм бэ те? Эхлэл хөрөнгө багтай, мөн дээрээс нь нийслэл багтай бизнес юм бодол би мөн дээрээс нь Instagram дээр 2 аккаунт дээр 30 хоногийн чаленжийг явуулаад сард 30 сая төгрөгийг гадаад сурдаг үед Монголоос хийх боломжтой үедийг явуулаад аль хэдийн 23 дахь дээр 30 сая хийгээд тэгээд дээрээс нь 30 дахь дээр 37 сая хийгээд явсан. Тэгээд маш олон хүмүүс бас дээрээс нь сард 30 сая байтгаа те 100 сая 400 сая хийгээд явдаг тийм хүртэл боломжууд байгаа. Тэгээд хүмүүс яг яаж хийгээд байгаа юм бэ те тэгж их асуусан би тэгээд чадхаараа олон их ингээд тайлбарлаж байгаа. Тэгээд манай найз Эрка дөнгөж одоо e-commerce dropshipping-ыг ялангуяа dropshipping-ыг сонирхоод эхлэегээд бодож байгаа. Ерөөсөө туршлага бол байхгүй. Тэгээд яг туршлага байхгүй хүний өнцгөөс надаас ерөнхийдөө асуултууд бэлдээд ирсэн байгаа. Тэгээд яг туршлага байхгүй хүн миний магадгүй хараагүй өнцгөөс асуултууд асуух байх гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ одоо дэлгэрэнгүйг нь хараад явцгаая. За юу цаана. За тэгээд би Андрын найз Эрка байна. За тэгээд бүтэн нэр бол Эрдэнэ Үйл. За тэгээд drop shipping гэдэг зүйлийг ерөнхийдөө Анраас одоо эхэлж одоо мэдчих авчлаа юм л да. Одоо Instagram, YouTube дээрээс одоо рилүүдээс нь үзсэн. Тэгээд одоо Анраас бас нэг хитэ асуултууд бол байгаа. За тэгээд юуны төрөнд цог ярилцж байгаатай баяртай байна. За тэгээд хамгийн түрүүнд яг drop shipping гэж яг юу юм бэ? За dropshipping яг юу юм бэ гэхээр одоо өмнө бас тайлбарлажсэн тэр нь юу юм бэ гэхээр хэдүүлээ trade буюу одоо худалдааны нэг тийм том модыг харчих хэрэгтэй гэсэн. Тэндээс яг салбарлаж байгаа нэг мөчрөн dropshipping, e-commerce буюу яг онлайнаар хийх боломжтой бизнесийн мэдээллийг dropshipping гэж байна. За миний хувьд болохоор би яг хамгийн анх dropshipping гэдэг бизнесийн мэдээллийг өөрөө би оюутан байхдаа яг онлайнаар нэмэлтээр хичээлийн хажуугаар мөнгө яг хийж төлбөрөдлөе гэсэн өнцгөөс яг dropshipping-ийг эхлүүлээд тэгээд явсан. За тэгээд яг онцлог нь юу юм бэ гэхээр чи хаач бас хийж болно, хэдэн настай ч байсан байж болно, 60 эдтэй байсан ч болно, 10 эдтэй байсан ч болно, царайгаа гаргаад шаардлага байхгүй. Аман дээрээс нь чи чамд их хөрөнгө нэх байгаад шаардлагагүй. Тэгээ дээрээс нь эрсдэл багтай. За яг essentially буюу яг голт нь яг юу хийгээд байгаа юм бэ гэхээр чи supplier буюу үйлдвэр. Аман дээрээс нь нөгөө end буюу нөгөө эцэст нь байгаа хэрэглэгч хоёрыг чи хооронд нь холбоод тэгээд дундаас нь ашиг унгааж байгааг нь dropshipping бизнес мэдээлж байгаа. Тэгэхээр чиний хамгийн чухал хийх ёстой юм юу юм бэ гэхээр маркетинг буюу чи контент маш сайн хийх ёстой. Тэгээд дээрэс нь хүмүүсийг яаж цагаалгыг авахуулах вэ гэдэг систем байх ёстой. Тэгээд дээрэс нь ad буюу boost гэж монголчууд айгүй олон хүмүүс яриад. Гэхдээ boost буруу ad-ыг олох нь маш чухал гэсэн. Тэгэхээр энэ чадваруудыг ерөнхийдөө сайн сурцсан багт бараа ерөнхийдөө оруулж ирэл дундаас нь ашиг унаагаад маш их хэмжээний мөнгө хийх боломжтой гэсэн. Монголд яг ялангуяа дөнгөж эхэлж байгаа учраас маш потенциалтай бизнес юм байна гэж бол харж байгаа. За одоо тэгвэл drop shipping тэгээд e-commerce гэж яриад байгаа шүү дээ. За яг энэ хоёр яг юугээрээ ялгаатай? Яг нэг юм уу эсвэл одоо арай өөр юм уу? Одоо хүмүүс одоо ингээд гайхаж байгаа шүү дээ. За би ингээд drop shipping e-commerce хийж гэдэг те яг нэг зүйл юм уу эсвэл аль тустай юм уу? За good question. За энэ юу юм бэ гэхээр dropshipping бол би дөнгөж ерөнхийдөө тайлбарлсан тийм үү яг барааг нь оруулж ирээд хүмүүст ингээд авч шууднаас нь ашиг унаж. За e-commerce нь юу юм бэ гэхээр бүр яг брэнд үүсгээд явуулж байгаа гэсэн. Чи одоо жишээл Nike те Nike байж болж гин. Одоо хэрвээ чи хувцсны брэнд гэж бодвол чи Nude Project гэдэг амар том Испани брэнд гэдэг Европт ирээд Америкаар ингээд маш viral болоод явж байгаа хувцсны брэндүүд байгаа. Одоо тэр брэндүүдийг харангуут тэр бараан дээрээ өөрсдийнхөө лого те мөн дээрээс нь чухал гэсэн онцлогуудаа тавьсан шинээр хувцас янз бүрийн юмнуудыг гаргаад тэгээ чи Nike гингүүд нэг тийм мэдрэмж авдаг те Adidas тэгээ дээрээс нь Nude Project юм уу тиймэрхүү юмнуудыг харангуут энэ чинь нэрээ яг иймэрхүү мэдрэмж өгдөг иймэрхүү хүмүүсийг иймэрхүү хувцас өмсдөг ч юм уу те нэг тийм мэдрэмж яваад байгааз тэрийг e-commerce гэдэг. Тийм учраас тэрийг эхлэхэд чам тодорхой хэмжээний мөнгө байх шаардлагатай гэсэн. Яагаад юм бэ гэхээр чи үйлдвэрээсээ өөрийнхөө лого бүцөөсүүдийг тавихад чамд minimum order quantity буюу доод хэмжээ нэг 100, 200, 300, 400, 500 магадгүй мянгатай тэгээд захиалаад оруулж ирснийгаа дараа чи хүмүүстэй ерөнхийдөө зардаг учраас илүү тийм том хэмжээгээр хүмүүст мэдрэмж өгч байгааг нь e-commerce гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр тэрнийх нь онцлог нь болохоор тийм байгаа гэсэн. E-commerce dropshipping ялгаа нь том нөгөөт нь болохоор илүү dropshipping болохоор илүү мөнгө багтай дөнгөж эхэлж байгаа хүмүүст илүү friendly буюу нөхөрсөг бизнес юм байдлаа гэсэн. За drop shipping тэгвэл одоо хүмүүст бараа зарж ин тийм үү? Тэ бараа ингэж хүргэж ин тэ. За тэгвэл тэр барааг ингээд би одоо за хүмүүст ингээд хүргэлээ гэж бодоход би тэрийг барааг заавал өөр төрөө хадгалах хэрэгтэй.
заавал ингээ өөр дөр авчираа за би энэ хүнд ингэж хүргэж өгч. Олон ингээл хүргэлтийн компаниуд үүдэж штэ ингээ бараанууд ирдэг тэгэл хүмүүст нь ингээл хүргэж өгдөг. За тэгээ хадгалахын тулд агуулах хэрэгтэй те. Бид нар ч ер нь тийм шаардлага одоо хэрэгтэй юу? Dropshipping мэдэл хэрэгсэн тий. За dropshipping болохоор ингэтэй чамд яг бараа чинь байгаад ах шаардлага байхгүй e-commerce. За чи бараагаа олчлоо захиалгууд авлаа тийм үү. За тэгээ захиалга авангуудаа тэр бараануудаа чи эхлээд каргогоор дамжуулаад хил дээр авчна. Хил дээр авьцсныхаа дараа чи Монгол руу оруулна тийм үү. Монгол руу оруулсныхаа дараа дотор нь түгээлтийн компаниуд гэж үүдэг. Түгээлтийн компаниуд чинь бараагч аваад түгээлтийн компани өөртөө бараагч хадгалаад тэг хүргэлтийг нь шууд хүн болгон руу door to door буюу хаалга руу бүр хүргээд тэгээ үргэлтийг нэгэд өгдөг гэсэн. Тийм учраас тэр процессыг чи хийхин тулд Монгол байгаад шаардлага байхгүй. Монголч байсан бол хаач байсан бол зүгээр онлайнаар бүгдийг хийгээ явчих. Ямар ч асуудал өгсөн. Тийм учраас чамд бол янз бүрийн тийм warehouse юм уу те агуулгын тэр гэсэн юм бол байгаад нэг шаардлага өгсөн. За одоо миний ингээд одоо хараад байгаагаар Facebook, Instagram-аар дөрөв онлайн шопууд их амар их болчихлоо шүү дээ. За одоо ингээл жоох рил гүйлгэнгүү. За тэр онлайн шоп те хямдрал зарсан маань хүргэлт өнгөө гэдэг ч юм уу те. За тэгвэл яг тэр онлайн шоп, dropship хоёр бас юугаар ялгаатай? Яг ялгаа нь юу вэ? За онлайн шоп, dropshipping хоёр ер нь бол нэг тийм сүртэй ялгаатай юм биш. Онлайн шопыг одоо жишээл монголчуудын ихийг нь ойлгож байгаа онлайн шоп чинь юу гэж болох вэ? E-commerce ч байж болно, dropshipping ч байж болно. Онлайн шоп чинь болонгод дэлгүүр байхгүйгээр зүгээр онлайнаар бараануудаа зараад байгаа л гэсэн. Тийм учраас онлайн шопууд бол нэг тийм сүртэй ялгаа бол байхгүй ч ерөөдөө ойлгоход бол асуудалгүй байл гэсэн. За тэгвэл dropshipping одоо e-commerce их яг хамгийн түрүүнд ямар одоо техник төхөөрөмжтэй яг юу хэрэгтэй? За чамд яг үндэ Wi-Fi, утас, лаптоп энэ төр ахтал болоо. Ер нь бол өөр юм нэг шаардлагагүй. За тэгээд чамд Wi-Fi, утас юм уу лаптоп байлаа. За тэнгуүтээ хийхин тулд чамд хамгийн чухал юм нь болохоор мэдлэг мэдээлэл, зөв мэдлэг мэдээлэл. Маш олон хүмүүс би одоо нэг юм харсан юм л та. Тэр нь юу юм бэ гэхээр амар олон хүмүүсээс иймэрхүү онлайнаар ерөөхдөө хичээл зараад ч юм уу те. Миний одоо жишээл би одоо скул дээр ингээд миний хичээл энэ төр байгаа one-on-one mentorship энэ төр гээд явуулдаг. Гэхдээ амар олон хүмүүс яг сайн чаддаггүй байж одоо 10 жилийн хүүхдүүд ч юм уу те хичээл ингээд заардаг. Тэгээ тэр нь сайн биш гэж яг яаж явуулдгийг мэдэхгүй хариуцлага байхгүй. Тэрнээсээ болоод маш олон хүмүүс ерөнхийдөө failed тэгээд явдаг. Тэгээ тэр нь айгүй буруу онцгой санагдсан. Тийм учраас мэдээлэл гэдэг зүйлээ зөв олж авахын тулд яг зөв хүмүүс дээрээ яг үнэхээр хийсэн те туршлагатай тиймэрхүү хүмүүс дээрээ л очихгүй бол scam дуулаа тиймэрхүү юмнууд айгүй их гарч байгаа юм шиг харагдсан. Одоо жишээл миний хичээлийг авсан 100 хэдэн хүмүүс бол гомдлсон нэг ч хүн алга, бүр нэг ч хүн алга би бүднэр нь бичиж үзсэн. Тэгэхээр тийм зүйлсүүд бол байгаа. За тэгээд хэрэгслийн хувьд бол Wi-Fi, утас юм уу лаптоп, тэгээд гол нь хэрэгтэй мэдээлэл буюу мэдээл дотроо скиллсэд чадрууд аадыг яг яаж явуулах юм. Мөн дээрэс нь яг хүмүүстэй хэрхэн зөв зарах уу те. Graphic design, website хэрэгтэй үү хэрэггүй юу? Бүх зүйлсүүд маш олон зүйлсүүд байгаа гэсэн. Тэгэхээр тэднийгээ сайн мэдээд авчвал өөр зүйлсүүд бол нэг хэрэггүй л гэсэн. За одоо яг хамгийн тулгамддаг асуудал гэвэл бараагаа олох те. За бараагаа олохдоо ер нь яг хаанаас олж ийн те. Одоо ингээл бид нар чинь за ингээл dropship хийлэхэд хүмүүст ингээд чанартай юм өргөхийг зорино шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бараагаа яг хаанаас олвол зүгээр. Окей. За бараагаа хаанаас олвол зүгээр юм бэ гэхээс илүү эхлээд winning product буюу бараагаа яг яаж олох вэ гэдэг нь илүү чухал асуудал. За тэр нь юу юм бэ гэхээр бараагаа чи олохын тулд хоёр арга ба. Тэр нь юу юм бэ гэхээр төлбөртэй олон төлбөр өгсөн хоёр арга ба. Төлбөргүй арга нь болохоор чи TikTok руу орж жагаад Америк дээр TikTok-д харуулсан settings хийгээд тэгээд чи яг гүйлгэж байгаа winning product-уудыг олох боломжтой. Яг юм бэхээр ийм үйлчлээд өгөхгүй. Хамгийн том маркет нь болохоор Америк байдаг. Америкаас ерөнхийдөө тренд эхлээд тэгээд Европ болоод Европоос тэгээд Аз болоод ингээд явдаг гэсэн. Тэгэхээр Америк нь хамгийн түрүүний ихний трендийг авч явдаг учраас Америк дээр бүх юмудаа тааруулаад үзвэл маш зүгээр гэсэн. Тийм учраас Америк дээр TikTok settings-үүдэд харуулчаад хийчвэл чи тэндээс хамгийн сайн явж байгаа бараануудыг нь олж харлаа, viral content-тэй бараануудыг олж харлаа. Тэгээд тэрийг Монгол руу оруулаад тэрвэл чи маш хурдтайгаар, маш потенциалтайгаар шууд бараануудаа зараад явах боломжтой гэсэн. Тэгээд дараа нь болохоор харин чиний одоо яг асуусан хаанаас яг яаж оруулах гэхээр чи бараануудаа хид хидтэй аппуудаас одоо олж болно. Тэр болохоор нэг тийм хэцүү асуудал ш. Маш олон хүмүүс одоо Монгол руу яг яаж 1688-ийг ашиглаад оруулах боломжтой вэ гэдэг. Миний одоо хичээлээр ч гэсэн байгаа. Тэр гэхдээ нэг тийм чухал онц юм биш. Хүн болгол баг оруулж чадна тийм үү. Тийм учраас бараагаа олохдоо болохоор ерөнхийдөө
гүйлглээ тэр яг бараагаа оллоо тэнгуүтэ олон factory буюу үйлдвэрүүд байгаа тэднээс харжаад ерөнхийдөө дайжгүй үнэтэй. Тэгээ дээрэс нь дайжгүй reviewтэй нэг тиймэрхүү юмнуудыг харчвал асуудалгүй болно л гэсэн. За одоо бас дахиад нэг асуудал байгаа. Dropshipping ингээ хийж яхад за хэрэглэгч бараагаа авсан тохиолдолд за буцааг гэвэл яг ямар арга хэмжээ авд. За тиймэрхүү юмуд бол угаасаа гарч ирнэ. Буцаалт байхгүй бараа гэж бол ерөнхийдөө ховор. Одоо жишээлбэл чи 100 бараа зарлаа гэхэд ерөнхийдөө бол за нэг 5 юм уу 6 7 8 ер нь бол буцаагдана гэсэн нэг тийм expectation буюу хүлээлттэй байвал зүгээр гэсэн. Хэрвээ чиний бараач яг нөгөө нэг амсан юмнаас юм хүрхгүй худлаа бараа бол зарж болохгүй. Бид нар чи яг ethical буюу те ёс зүйтэй бизнес хийж байгаа. Тийм учраас яг зөв бараа зарах нь айгүй чухал гэсэн. За хэрвээ буцаалт орж ирвэл одоо чи тэгээ буцаагаас л арга байхгүй яа. Тэгэхээр хэрвээ чи үнэхээр буруу юм зарцсан тэгээд ад буюу зарцуулсан дээр яг хэлсэн юмнаас өөр юм байвал буцаахгүй байна гэдэг угаасаа өөр боломж байхгүй. Тийм учраас бараагаа яг зөв сонгохдоо түрүүний хэлсэн шиг winning product олоод тэрнийхээ дараагаар 1188 тэр app интерээс хамгийн чанартайг нь олоод тэгээд явбал илүү зүгээр гэсэн. Тэгвэл гомдлол гарах нь хамаагүй бага. Би бол ерөнхийдөө Charm brand-ыг үүсгээд буцаалт бол бараг нэг явдаггүй. Би чинь нэлээд мянган бараанууд ерөнхийдөө бол заарсан. Тэгээ буцаалт бол яг нэг 5% таа ч юм уу те тиймэрхүү байдаг. Гэхдээ ер нь бол бараг л орж ирдэггүй юм да. Мэрсэл нэг хаяа л орж. Яг тийм муу бараал зараг бол. So yeah. За тэгвэл бараа хэрэглэгчд одоо хэр хугацаанд очтой? За энэ болохоор янз бүр ингэж болдог. За ер нь бол 7-оос 14 ч юм те тэгж хилдэг. 7-оос 14 ихэнх хүмүүс бол ерөнхийдөө авахгүй тийм. Тэгвэл яг яах вэ гэхээр энэ дээр ерөнхийдөө бид нэр жижигхэн psychological game буюу одоо сэтгэл зүйн тоглолт бааз зэрэг хийдэг. Тэр нь юу юм бэ гэхээр за хүмүүс орчлоо тийм үү. За захиалга ерөөсөө юу бэлэн байхгүй гингүүд авахгүй байна. За одоо жишээлбэл нэг хүн одоо ингээд бараа зарчин тийм үү. Тэр хүн рүү утас руу залглаа тэнгүүтээ танаа бараа бэлэн байгаа юу гэсч бэлэн байхгүй та юу хэлүү шүү захиалгыг хийгээд үж болно шүү гэвэл тэр буруу юм хийж байгаа гэсэн. Эсвэргээрээ яах ёстой юм бэ гэхээр чам руу залглаа тийм үү. Тэр хүн чи залгаснаа за энэ барааг би ингээд танаа бараа чинь бэлэн байгаа юу чи тэгжлэхийн хооронд юу гэж хэлэх ёстой юм бэ гэхээр за манай бараа 100 шиг одоо ирж байгаа замдаа явж гин тэгээд 90-д аль хэдийнэ зарцсан маа нэг одоо цөөх хэдхэн үлдсэн байна бараг дараагийн 5 минутанд бараг зарчих. Хэрвээ та захиалгыг хүсвэл 50% төлөөд тэгээд захиалгаа хийгээрэй ирснийхэн дараа та үлдсэн 50% хийж болно. Тэгээ одоо манай бараа маань замдаа явж байгаа учраас нэг 6-аас нэг 10 хоногийн дотор ирчнэ. Тиймэрхүү байдлаар хэлэнгүүт бодоод үзтээ эхнийх нь хариулт нь болохоор ерөнхийдөө бол таны хэлчих захиалга чи хийгээд авчиад өгнө. Хоёр дахь нь болохоор ирж байгаа цөөхөн үлдсэн байна. Маш олон хүмүүс аваад байна. Хэрвээ та авахгүй бол одоо хоцрлоо. Аль нь зүгээр сонсогч. Хоёр дахь нь уустай. Тийм учраас бид нэр тийм жижиг зүйлсүүдтэй ч гэсэн айгүй сайн анхаарлаа хийгээд явбал асуудал үүсэх. Тэгээ ерөнхийдөө бол нэг 6-аас 10 хоногт бол баруул ирчдэг. За тэгвэл хэрэглэгчдийнхээ одоо итгэлийг нэг яаж авдیں۔ Одоо жишээ нь за одоо dropship хийж байгаа хүмүүсийн одоо тэгээ зар сурталчилгаа контентуудыг ингээ харангуй зарим нь ингээд AI-аар ингээ voice over хийцэн те эсвэл жоохон чанаргүй тэмцлэгнүүд үзэнгууд надаа л би бол тэндээс бол нэг юм захиалж чадахгүй. Ягаад гэвэл нэг чанаргүй нэг тийм одоо юу мэрчи нэг тийм хуурамч scam юм шиг харагдаад байдаг те. За тэрэн дээр одоо яг яаж ажиллаж байна? За тийм учраас нөгөө контент гэдэг авч тийм учиртай. За одоо бодоод зарагдахгүй контент гэж байхгүй биш ээ. Зарагдахгүй бараа гэж байхгүй, зарагдахгүй контент гэж байгаа гэж би скул дээр байгаа хичээлүүд дээр байнга хэлдэг. One-on-one mentorship-д орчихсон сурагч нартай байнга хэлдэг. Тийм учраас контентыг аягүй сайн чанартай хийх хэрэгтэй гэсэн. За контентоо ихтэй 3 аягүй чухал зүйл байдаг. Тэр нь юм бэ гэхээр hook, тэгээ дээрэс нь гол санаа, хамгийн сүүлд нь CTA буюу call to action гэж. Hook нь болохоор эхний 3 секунд гэдэг. Одоо тэр нь баг 1-2 секунд болж баг доош чинь тийм үү. Хүмүүс одоо хартаа чи хэрвээ юу боддог бол гүйлгээл явж бол нэг сонио мач лаалаа гэж шууд гүйлгчдэг. Тийм учраас эхний 1-2 секунд амар чухал байх гэсэн. Хүмүүс яг ямар алдаа гаргаад байм бэ гэхээр AI-г оруулаад ч юм уу тэгээ өөрөө voice over хийхгүй бичлэг нь ямар ч утга учиргүй бичлэг нь эхлүүгүй за хэрвээ та гэлтэнгүүч ихний 1-2 секунд дуусч байгаа сте тэгж болохгүй тэрний хооронд чи эсрэгээрээ шууд одоо жишээлбэл би нэг бараа зарж байсан тийм үү камер зарж байсан тэр камер POV камера гэж зарж байсан тэрэн дээр нь болгоод орж ирэхдээ би юу гэж хэлсэн бэ гэхээр бодоод үзтээ шууд эхнээсээ эхнийхээ 1-2 секундтэй хөл бөмбөг тоглолоо сагс тоглолоо яг нөгөө нэг эхнийхээ тэр хэдэн секундтэй шууд
амар хурдан хонь ярьж яхад нь ярианд нь таарсан бичлэгүүд нь хонь ингэж гараа авчдаг юм. Эхний 3 секундтэй сакс тоглоо, хөл бөмбөг тоглоо, гараа оролцуулахгүйгээ шууд өөрийгөө бичнэгээ бодоод үзтээ гээл тэнгууд хүмүүс чинь гэж шууд ороод ирж байгаа юм. Тийм учраас контентоо өөрөө voice over хийвэл илүү зүгээр яас илүү. Тэгээ дээрэс нь edit аягүй сайн хийх хэрэгтэй. Тэгээ юу CTA гэдэг нь болохоор call to action гэж байна. Тэгээ хамгийн сүүлд нь чи одоо хүүкэрээ оруулчлаа ч техник уурсгүйтэй. Дараа нь гоо санаагаар ангид гэдэг ерөөдөө гэс яриад өчлөө. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор чи за манай цөөхөн үлдсэн байна. Та чадчихад эсвэл манай вебсайт руу ороод захиалгаа хийгээрэй гэдэг. Тиймэрхүү байдлаар хийчихэнгүүт хүмүүст заагаад өчөө. Яа тэгэхээр хүмүүс чинь бас яг яахаа мэдхгүй бид нар үйлчлүүлэгчтэй ерөөдөө baby буюу жоохон хүүхд юу ч мэдэхгүй байна гэж хандаж үзээд тэгээд тэр хүмүүстэй бүгдийг нь зааж өгөх нь аягүй чухал ус контентууд дээр ч гэсэн. За ерөнхийдөө борлуулалтаа одоо өсгөхийн тулд яг ямар одоо маркетинг ашиглаж байна? За борлуулалтаа өсгөхийн тулд хоёр арга байна. Нэг нь болохоор контент байна тийм үү? Контент дотроо ахаад хийдэг байгаа гэж. Чи контент чиг амар чухал юм байхгүй. Нөгөө дөнгөж сайн хэлсэнтэй зарагдахгүй бараа гэж аахгүй зарагдахгүй контент гэж байгаа. Контентоо маш олон өнцгөөс юу туршиж үз. Америк дээр байгаа хамгийн сайн viral явж байгаа ямар creative буюу тэ бүтээл санаанууд байна. Бүгдийг нь авч үзээд тэгээ тэрэн дээр чи юу өөрөө дөөрөөгаа тийм Монголоо зах зээл дээр адилхан болгоод тэгээ төрсөн дээр нь буулгаад ир. Тэгээ дээрэс нь инфлюенсерүүдтэй тэ бичлэг хийдэг хүмүүстэй хамтарч ажил. Заавал тийм хэдэн 100 мянган даагчтай байгаадах ерөөсөө шаардлагагүй. Харин эсрэгээр нэг 1000 2000 10 мянган даагчтай 2 3 мянган даагчтай ч юм уу. Тиймэр хүмүүс илүү сэтгэлтэй яагаад тэгэхээр дөнгөж босч ирж байгаа учраас төлбөр авахгүй эсвэл маш бага хэмжээний төлбөр аваад маш сэтгэлтэй юмнууд гаргаж өгдөг учраас илүү тэр хэдэн 100 мянган даагчтай хүмүүсээс илүү сайн явдаг гэсэн. Тийм учраас яг тэрийгэ бодож үзээд контент дээр амар сайн анхаарна гэсэн. Хоёр дахь арга нь юу юм бэ гэхээр ad байна тийм үү? Ad маш олон хүмүүс boost явуулдаг. Boost маш буруу гэж зөндөөсэн тийм үү? Чи хэрвээ boost-н дээр яг юмнуудаа хийвэл чи их хэмжээний мөнгийг алдаад байгаа байхгүй юу? Зөндөө л хийлчлээ л да. Тэрний юм бэ гэхээр $10-оор нэг контент бүүстлэхөө эсвэл $10-оор нэг контент бүүстлэхөө эсвэл $10-оор 10 контент ad явуулах уу? Ойлгомжтой байгаас алгоритм буюу Facebook-ийн хэдэн 10 жилийн хугацаанд хамгийн ухаантай хүмүүст төлрөө тэрийг хийцэн багт яагаад тэрийг ашиглахгүй гэж те. Тэгэхээр тэрийг нь ашиглавал чи илүү сайн хийх боломжтой гэсэн. Мөнгөө хэмнэн, цагаа хэмнэн, алгоритм илүү чанартай контентыг нь илүү сайн пүшлээд олон хүмүүст үзүүлнэ л гэсэн. Тэгэхээр энэ хоёр аргыг ашиглавал боломжтой гэсэн. За тэгвэл хүмүүс одоо энэ асуултыг бас амар хүсэж байгаа бах. Drop shipping ер нь ашигтай. Of course ашигтай шүү дээ. Чи бодоод үзэлтэй. Одоо 10 хэдтэй хүүхдүүд байна тийм үү? Хүмүүсийн одоо энгийн ажил хийдэг хүмүүсийн жилийн орлогыг сард хийж нэгэ бодоод үзтээ. Одоо энгийн ерөнхийдөө ажилтай хүмүүс чинь сард 1 сая 2 сая төгрөгийн цалинтай за сайн байвал 3 сая ч юм уу те. Тиймэрхүү байлагт одоо жишээл манай аав чөөр хоёулаа улсын байгууллагад ажилладаг. Тэгээд манай аав чөөр ерөнхийдөө ажиллаа хийгээд тэгээд явдаг. Тэгээд миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд манай аав ингээл гадагшаа явж ажил хийгээл те. Тэгж явж байхад манай аав чөрийн цалин бол сард 1 сая 2 сая те. Тийм байсан. Тэгээд одоо болохоор би тэр шалтгаанаас л одоо өөрөө бизнес хийгээд тэгээд явсан. Тэгээд миний сарын орлого манай аав чөрийн цалин нийлүүлээд жилийнх нь орлогыг нь ерөөдөө давсан орлогыг сарын хугацаанд хийж байгаа. Тэгэхээр бодоод үзэлтэй ашигтай ашиггүй нэ тэ. Тийм тэгэхээр боломжтой. Гэхдээ бас хүн болгон хийхд бол тийм амархан биш. Яагаад юм бэ гэхээр хүмүүс амар тийм сэтгэл зүйн муутай байна л да. Эхнийхээ нэг 4 5 10 барыг туршицлаа. Болохгүй мэн, болдоггүй мэн, бүтдэггүй мэн хай гээл тэгээд шууд хайчдаг. Чи намайг яг хідэн бараа турш үзсэн гэж бодож байна. Зүгээр та. Мэдгүй нэг одоо ер нь хийгээд удчихж байгаа шүү дээ. Нэг 20 ч юм уу 10 ч юм уу. 20 10 биш бараг 100 гаруй бараанууд би турш үзсэн. Тэгэл эхний бараг 40 50 нь ерөөсө бүтэхгүй явж байгаа л өөрөө би чинь яг чадвараа гэхдээ хийх явцдаа ингээл сайжруулаад яваад тэгж байгаад яг нэг winning product ерөөдөө олоод контент ч гэсэн сайн болоод явсан. Тийм учраас тийм олон бараануудыг турш үзчихэж тэгж амжилт төрсөн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө аргуудыг нь ойлгоцсон, мэдрэмж авсан учраас дараагийн бараанууд илүү амжилттай болоод тэгээд явсан гэсэн. Яа тэр нь бол тийм ба. За тэгвэл энэ ажилд одоо хамгийн том эрсдэл гэж юу вэ? Эрсдэл яг үнэндээ бас нэг байхгүй гэж л бод. Яг зүгээр бараанууд турш үзэн найдандаа мөнгө явуулна, өдөрт нэг $20 л өрнө, тэгээ бараагаа олно. Яг үндэ эрсдэл гэдэг юмд нэг тийм их бол байхгүй. Зүгээр чи юмаа мэдхгүй, мэдлэг чадвар байхгүйгээс болоод амар олон бараа туршаад үзчихдэг. Тэгээд тэд нар нь бүтэхгүйгээс л нэг заа магадгүй $100 л алдах хэлбэт. Тэр тэгтээ яг үндэ
чи жинхэнэ бизнес хийж хат нэг тийм амар өндөр эрсдэл яг үндэ би бол тэгж бол харахгүй. Тийм ч учраас би 50 гаруй бараа туршиж үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр эрсдэл бол яг байхад бол байгаа. Гэтэ нэг тийм бол том биш гэж л хэлэхээр. За тэгвэл хуурамч supplier-уудаас одоо яаж сэргийлж байна? За хуурамч supplier-ууд одоо scam дуулсан гэдэг хүмүүс үүдэг. Тэр нь гэхдээ ямар шүү юм хийцэн гэхээр одоо жишээлбэл app-аас гараа төлбөрөөсөн WeChat-аар хүмүүсийн дугаарыг навснаа дугаараар WeChat-аар төлбөрлөсөн ч юм уу. Тэгж юусоо болохгүй. Зүгээр яг app дээр 1688 пин дуудаж юм уу тийм хүмүүсээр шууд захиалга хийвэл scam болох хүмүүс ямар ч боломж байхгүй. Тэд нар бүгдийг нь хариуцаа авдаг учраас зүгээр яг app дээр л төлбөрөчвөл ямар ч зүйл байхгүй л гэсэн. Хэрвээ за би ингээд энэ бизнесийг хийж чаал ингээд фейлцчлээ гэж бодъё л доо. За ингээд за ер нь чадахгүй юм байна те эсвэл хасруугаа алдтал руугаа орлоо гэдэг ч юм уу те. За тэгвэл тэрийг ер нь буцаа нөхөд авах боломжтой. За бодоод үзэлтэй юу асах байхгүй. Би яг өөрийнхөө түүхийг хуваалцаад би чинь 2000 гаруй $2000 өрөнд орсон тэгж явж хагаад би чинь за одоо бараг бүтгэ боллоо гэл те бахан бараа туурсан. Тэгээ яг надад $50 байсан байхгүй. Би гадаад байсан. Тэгэл за зин $50-оор хоолой авч идэгөө эсвэл нэг бараагаа туушаад зүгснэ. За одоо тэгээд хоол авч идэж яах юм тэгээд нэг үрээл тэгэл ахиа олж чадахгүй шүү дээ. Тэгээ нэг яг хийгээд үзье тэгэл нэлээд олон бараа туурсан байж байгаа л хамгийн юмнуудаа оруулаад нэгийг үлдсэн $50 дээр хаад явуулсан чинь эхнийхээ өдрөө $100, дараачихаа өдрөө $200. Тэгэл 100,000, 200,000, 300,000 гал өдөр болго ихсээр байгаа л өдөрт 3 сая, өдөрт 5 сая, өдөрт 6 сая гэл 7 сая, 10 сая гэл. Тэнгүүд чинь сарын дотор аль хэдийн 40-30 сая төгрөгийг хийцэн. Тэгээ $20,000 ч хажууд нь юу байгаа юм бэ те 7 сая, 7-8 сая төгрөг. Тэгээ олсон мөнгө нь 40 сая төгрөг. Тэгэхээр унж явсаар гад нэг босолт нь бүр ийм амар том болдог гэсэн юм. Нөгөөдийг бол унснаа ерөөсө тоохоо бүр болтлоо том босдог гэсэн. Тэгэхээр зүгээр жоохон тууштай явбал өөртөө итгэл чадвараа амарсан сайжруулж явж байгаа ямар зүйл. За тэгвэл за сүүлийн асуулт заа. Миний карманд яг одоо $50 байна. Энүүгээр dropship хийх боломжтой юу? Боломжтой яг үндэ $50 байхгүйсэн чи хийх боломжтой органикар юмнуудаа хийгээд чи $50-оор яг яаж хийх боломжтой юм бэ гэдэг би таад яг одоо хэлж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр та тэгэхээр winning product гэдэг зүйлээ олох хэрэгтэй. За winning product гэдэг зүйлээ төлбөргөөгөө би сайн хэлсэн тийм үү. Тэрийг олчлоо. За тэрнийхээ дараагаар таад шууд meta business suite гэж meta business suite дээр таад шууд өөрийнхөө пэйжийг setup хийгээд бүх юмуд нүнүү. За тэнгуүтээ тэрнийхээ дараагаар та контент амар сайн контентыг та зүгээр шууд CapCut дээр оруулж аваад edit-лэл voice over оруулаад тэгэл хийж болно. За тэгээ тэрнийхээ дараагаар та шууд ad явуулахдаа л мөнгө өрөх боломжтой гэсэн. Заавал эхний өдөртөө бас $20 гэдэг шаардлага байхгүй. Тэрөө өсчээвэл өдөрт $10 явуулж болно. Тэгээ $10-оор ad гэдэг зүйлээ маш сайн сураад $10-оор чи юмнуудаа явуулчвал захиалгаж ороод ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр барааны судалгаас чухал, мөн дээрэс нь контент ч амар чухал. Контент барааны судалгаа сайн багт эхний өдрөөс чи шууд $100, $200 гэдээ олоод явах маш өндөр потенциалтай гэсэн. Тийм учраас өөртөө итгээд юмнуудаа хийгээд явал над кармач байгаа $50 чинь магадгүй $500, $5,000 ч гэсэн болох боломжтой гэсэн. Dropshipping лөөр үү? Dropshipping лөөр хийдэг хүмүүс байна. Яг жинхнээсээ ethically буюу ёс зүйтэй хийдэг хүмүүс гэж байна. Яг үнэндээ хүн карма гэж зүйл бол байдаг. Тийм учраас хүмүүсийг хуурлахгүйгээр ёс зүйтэйгээр бүх зүйлсүүдээ зөвөр хийвэл ямар ч судалгаа бүх юмнууд болно гэсэн. Эцээц бид нэр хүмүүсийг хуурч хэрэггүй юм хийж энэ амьдралдаа арчаагүй юм шиг амьдрмааргүй байгаа. Жинхэнэ бизнесээр нь хараад тэгээд явал ямар ч судал байхгүй. Хамгийн чухал нь чи өөртөө итгэл тэгээд дээрэс нь мэдлэг чадвар багтал бүх юмнууд нь асуудалгүй болно гэсэн. За тэгээд би ерөнхийдөө dropshipping гэдэг одоо e-commerce гэдэг зүйлийг ерөөсөө баг нэг мэдхгүй яаж явдаг байсан мэдхгүй. Тэгээ өөрөө яг асуу гэж бодсон эд асуултуудаа асуулаа. Одоо хэрэгтэй мэдээллүүдээс авч чадлаа гэж бодож байна. Тэгээ та хэд ч гэсэн бас хэрэгтэй мэдээлэл авч чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд анартай бас баярлалаа. Тэгээд одоо dropshipping хийж эхлүүлнэ гэж бодож байна. Найсаас тэгээ хийгээд үрдэн гарахаараа хэлээрэй бро. Тэгээд би бас түрүүнд хийсэн dropshipping one-on-one mentorship гэдэг би ерөөдөө хүмүүст бас явуулдаг. Хэрвээ та ч гэсэн сонирхч үзчихвэл description дээр линк байгаа. Та шууд доошоо ороод тэгээ бүртгүүлэхээр бол бүртгүүлээрэй. Мөн дээрээс зүгээр миний YouTube бичлэгүүд ч гэсэн байгаа шууд ороод үзэж болно. Өөрөө шууд бие дагаа хийж болно. Жохон
суралцаа ч юм уу те тиймэрхүү мэрэгтэй бол та хэрвээ хүсвэл хичээлийг маань ч гэсэн авч болно. Тэгэхээр таатай сонголт. За тэгээд Эрикад орж ирсэн баярлалаа. За тэгээд I'll see you guys later. Peace out.